За hi guys, бүгдээрэнд нэнхүү өдрийн мэндийг хүргье. За тэгээ шинэхэн влогоор уулзч байгаа туйлын таатай байна. Тэгээд өнөөдрийн миний влогоор юу та бүхэнд мань хүрэх вэ гэхээр Сена өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлийн Монголын хамгийн анхны анх тугаар чуулганд өргөцсөн байгаа. Тэгээд тийшээ явахаар болсон байна. Тэгээд Senas брендийг байгуулад ер нь бол айгүй хугацаа өнгөрсөн шүү дээ. Тэгээд Senas брендийнхаа нэрийн өмнөөс их төлөөлөгчөөрөө би өөрөө явах гэж байна. Тэгээд тэндээ туйлын баяртай байна. Тэгээд ер нь бол яг иймэрхүү чуулга уулзсан бол ер нь юмд бол нэг амар явж үзээгүй. Тэгээд яг ямар болдог, ямар хөө байдаг гэдгийг яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ хүүхэд ахт гэж ярианда нөгөө эмэгтэйчүүдийн дэлхийн эмэгтэйчүүдийн юу болж ирсэн чуулга уулзалт болж ирсэн яг туурч болно гэдэг. Тэгээд тэрэнд бол явж исэн. Тэгээд энэ тентхийн амлаглаг хүмүүстэй хамтран бас явж исэн. Тэгээд тэр бол аяга гоё болж исэн. Тэгээд тэр шиг ер нь бол баг зэргийн төсөөлөлтэй байна. Тэгээд нэг тиймэрхүү болох байхаа гэсэн нэг тийм баг зэргийн анзаатай. Тэгээд бүгдээрээ өнөөдрийн миний анх тур чуулганд очих уулзалтанд хамтаа бэлтгэцгээе. Сандрууд байна. Oh my god. Яг би явахаас өмнө кофе уухаар шийдсэн. Тэгээд ер нь бол кофегүйгээр өглөөг өвтдөн гэдэг бол миний хувьд л айгүй ховор шүү дээ. Кофе уухгүй юу нь л чаддгүй. Тэгээд заавал нэг удаа кофе уудаг. Тэгээд заримдаа төлөвлөд 2 удаа 3 удаа тэгээд зүрхманд дэсдэг. Тэгээд кофе юм хүний бие амар муу шүү. Бит тийм кофе уугаарай. Ер нь юм шүү. Маш дими зүр шүү. Яг миний кофе яастай. Өмнө хадад үзүүлдээсэн тий. За тэгээд ер нь кофег хөө ер нь хаа нэг кууж өгөн зүгээр үнэхээр яг ориг кофег бол зэрэг юм зүгээр амьдралынхаа хөвчлөлгцэн байт юм билээ. Гэтэ кофе уугаад бол тайвширдаг гэдэг бол туйлын өнөө. Маш гоё тайвширлыг болдгоо. Яг одоо кофе утгыг гэсэн авчиг халбаа навч тавьчих. Нэг юм барьж явал нэг юм нэг газар тавиал ингээл насны дараа. Oh my god. God юм аа нэр. Антс мэдгүй байна. Энэ хоёр харагдахгүй байна. За нэг халбаг болоод гад удуулах та. Яг хэмжүүлсэн халбаа болоод кофегоо утгаад сайхан кофе уунгаа өрөөндөө ороод ирлээ. Тэгсэн чинь ном унших хавтид маань хөдлөөд болтгоо. Тэгээд одоо энэ ажлын хажуугаар би одоо ном унших гэж байвал бодлоо юм болох байх та гэж бодсон хэрнээ нөгөө номдоо автсан болохоор ном унших гэсэн гэдэг бүр нэг аз хөдлөг гэж. За ямар ном бэ гэсэн чинь oh my god. Манан будан гэдэг юм ном. За тэгээд ийм гоё номыг манай дүү охин маань надаа уйл дүү нөхгүй. Тэгээд дүү маань энийг авч өгсөн. Гаягаад ийм гоё ном аваад. Тэгээд Манан будан 1-р ном, 2-р ном гэдэг ингээд 1-2 дугаар бүлэгтэй. Тэгээд энэ хоёрыг хоёулыг нь авчихсан. Тэгээд би энэ номд өөр бол амар орцсон дурлаад байгаа хгүй. Тэгээд ер нь бол номоо эхлүүлээд бол удаагүй байна. Өчтөр эхлүүлсэн. 3 өдөр эхлүүлсэн юм. Тэгээд өчтөр нөгөө гадуур ажилд байсан болохоор завгүй явж таараад уншиж амжаагүй. Тэгсэн юм сэтгэл хорогдоод уншихын мөрөөс болж ирсэн. Тэгээд номоо барьж авсан. Тэг нойр маань бүрээд унтаад гисэн байсан. Тэгээд биний хажууд нөгөө наамл хийдэж штэ. Тэгээд наамлаа бас хийгээд байгаа. Ер нь бол өдрийг нэг ингэж өнгөрөөгөөд хажуугаар нь ажлуудаа амжуул. Ер нь бол чөлөө цаг гарах юм бол ер нь бол номоо барьж аваад үгүй бол нөгөө наамлаа барьж аваад ингээл өнгөрөөгөөд байна. Өнөөдрийн хувьд бол гадаа маш халуун 19 градус гэсэн учраас энэ нэг юу өмсөх талаараа бол одоо шийдэж амжаагүй байна. Тэгээд одоо цагийн байдал 10 цаг 16 минут би 12:30 минут бэлэн байна. Тэгэхээр би 12:30 хэд ер нь бол 12 хэд эндээс гарах хэрэгтэй байхгүй. Яалчгүй манай гэрийн хажууд учраас урдаа очих гэж айгу найдаж байна. Тэгээ яг юу өмсгөө бол шийдээгүй байгаа. Тэгээ Senas брэнд дээрээ гоёод очивол мэдээж гоё байхаа. Тэгээ хүмүүст амар таалагдах байхаа гэж амар бодоод байгаа байхгүй юу. Тэгээ тийм учраас ер нь айгу бодож ийн. Тэгээд надад ер нь 3-4 дийл байгаа байхгүй юу. Тэгээ тэрнээсээ өмсч явах уу эсвэл гоё тийм өмсний цамцаа өмсөд доогоор нь гоё өмд өмсөд төсөө тоглоомсоо явах уу гэдэг тархин дотор зөндөө юм эргэлдээд яг алагаар нь хоцлохаар мэдхгүй тэгээд байж наа гэдэг нь бодоо. Аа зүгээр амар гоё Монгол цамцууд бол амар гоёлог. Гэхдээ Монгол цамцыг бас зүрдэг цамцаар нь өмсчүүр яах болоо гэж бодоод байна. Сулгаад ч юм уу үжтэй байна. Тэнгүүд энэ нөгөө манай дээр зарагддаг амар гоё юм гоё десант загвар өгдөг. Окей. Энэ загварыг
өмсгөө эсвэл бас энэ юм гоё дийлаад энийг бас өмсгөө гэж бодож байна. Эсвэл киноныхаа нээлтэн дээр өмссөн тадан энэ өмсгөө гэдэг ер нь бол амар хэм толгой маань ер нь ашигласан хിവэр л байдаг шүү. За тэгээ сайн нь удахгүй бас Ингрийн гоё оюунуудаа бас хийнэ. Энд дээр гарч ирж байгаа гоё оюунууд. Бүр аяар нь амын амар аян гэдэг юм шүү дээ. Одоо ийм гоё загваруудыг бас ер нь бол хийж гүйцэтгэдэг. Тэгээ одооноос энэ дахиад хийн. Тэгээд тэрнээс гадна бас сайн нь гоё рилүүд хийж байгаа Instagram хуудсан дээрээ тэгэхээр та бүхэн маань миний Instagram-ыг дагах юм бол энэ доор гарч байгаа энэ хоёр руу та бүхэн маань follow хийгээрэй. Тэгээд миний YouTube channel-ыг дагдаг хүмүүс маш баярлалаа. Сайн нь угаасаа нөгөө хэлжсэн шүү дээ. Бүр амар зорж хичээж бүр амар ингэж хийдгүй. Зүгээр л ингэж амьдралынхаа гоё торгон агшингуудыг тэгээ киноны гоё торгомсог хэсгүүдийг ер нь бичиж ингэж түүх болгон үлдээх дуртай гэж хэлжсэнийг маань санаж байгаа болов. Энэ талаараа би яг өмнөх дугаар дээр бүр амар амар ярьж бүр тийм лог маа тэгээ та бүхнээс мэдэн дээ. За тэгээд үг өөр нэмэр кофе зөхөө. Нэр санаас би хүмүүсийнхаа өнгөийг өөрөө ийм гоё болгоод амар гоё өнгө авсан. Энэ өнгө маань надад амар таалагдаад байна. Тэгээд ер нь бол амар гоё одоо 100 болж байгаа учраас гоё өнгөнүүдийг туршиж үзнэ гэж амар бодож байгаа. Энэ зам бүр ингээд үнэхээр амар өнгөнүүдийг тий бүр ингээд нё юмнуудын нөгөө цэцэг шармаар гэдэг тийм өнгөнүүдийг туршиж үзэж илгийг нь авъя гэж бодож байгаа би. Тэгээд өдөө явахаар бол амар зүгээр хумсныхаа хэрэгслийг аваад дуртай үедээ хумсаас өмнөхөө өнгийг солиол явчихсан да болохгүй бол оцсон газар хумсыг би ч солируулж гэж зүг бодож байгаа. Энэ зүг миний бодол гэдэг баг шүү. За тэгээд энэ ер нь бол ажлуудаа төлөвлөх дуртай болсон, төлөвлөгөөтэй болсон. Тэгээд хадгаламж нээсэн энэ саяны өнгөрсөн сарын одоо энэ сар маань ингээд дуусч байгаа шүү дээ. Өнөөдөр бол 4 сарын 30-ны өдөр. Тэгээд энэ сарыг дуусгаад бол энэ маш их үр бүтээлтэй амжилттай энэ саруудыг ер нь авсан байна. 3 сарын хувьд бол бас маш үр дүнтэй үн цэнтэй үйл ажиллагаануудыг авсан. Сая бас Баг Тэнгэр City гэдэг хүүхдүүдээ одоо сурдаг тийм ээ. Сургууль дээр очиж бас урлагийн наадмыг найруулсан байгаа. За тэгээд одоо болохоор энэ туу утгын 5 сард бол нэг кинотай. Тэгээд кинонда бэлдээд тэрний хаанаас ихчдээ туслаад одоо нөгөө сансрын мам татсан гэж байдаг шүү дээ. Тэн дээр одоо нэг хэсэг ажиллахаар болсон. Та хэд манаас шашны бараамаар авахар бол тэр ирж аваарэ. Авсгаарэ. За ингэ бүгдээрээ хамтдаа хуцаас буцгаая. Яг тэгэхээр би яг юу өмсөх талаараа сайн мэдэхгүй. Тэгээд байсан. Тэгээд та бүхэн түрүүн 6 үзүүлсэн шүү дээ. Тэгээд одоо болохоор яг хувцас сонгох юм уу гэж байж байна. За энэ болохоор миний Sense брэнд дээр яг ингэж брендийнхаа эдэлчдээр оюулсан. Тэгээд дээрээс нь бүр ингээ өөрөө загварыг гаргасан ийм даашин зайн. Тэгээд энэ болохоор ийм торгон даашин. Тэгээд ийм ардаа ийм гоё цахилгаантай. Тэгээд ингээд ийм залгаа. Та бүхэн бол миний нөгөө нэг бичлэг стори энтрээс айгүй харж ирсэн баг энийг. За тэгсэн чинь энэ даашинзыг яг өмсөд очсон чинь ийм гоё тэмдгээр шагнуулсан. Энэ бол нөгөө хөдөлмөрийн алдраа авчаад араас нь тэргүүний залуугаар авахгүй гэсэн чинь би шууд тэргүүний залуугаа авч исэн. Тэгээд Ethic Production-гийнхаа 5 жилөөгоор тэгээд өөрөө бас бичиг ороод 4-5 жил ажилласан байсан. Тэгээд ингээд маш гоё ах нарын маань одоо намайг урамшуул шагнаж өгсөн тэмдэг байна. Энэ бол тэргүүний залуу. Тэгээд маш их баярлаж явдаг. Тэгээд энийг ингээд эндээ зүүцсэн болохоор ерөөсөө салгадгүй. За бүр чаддаггүй. Ингээд цагаан сараас энийгээ өмссөн байхгүй. Тэгсэн чинь нэг л өдөр өмсөн шүү. Шиний нэг юм болохоор хүндэтгээд өмссөн. Тэгсэн чинь бүр тэр өдөр ингээд нөгөө энийг одоо авчаач гээд тэгээ авах гэсэн чинь миний бүр зориг хүрдгүү. Яаж зориг хүрх юм бэ тийм үстэй. Энд чинь миний одоо ганц юу гэдэг амар яг хайрлж авсан авахыг мөрөөдж исэн шагналахгүй. Тэгээд шагналаа ерөөсө тайлж чаддаг юм. Тэгээд одоо энийг өмсгөрөл энтэйгээ ингээ явна да. Шагналаа гайхуулж байгаа юм шиг. Хүмүүс намайг гайхуулж ил гэж бодох. Би болохоор нөгөө хүндэтгээд ерөөсө юу ячдаг. Авч чад. Дээдлийнх нь одоо тэндийг авч чаддаг байхгүй. За тэгэнгүүт манай нөгөө Sense брэнд дээр зарагдчихсэн ийм бэлүүдийг тэг би энэс нэгийг шууд юм уу? Надаас таалагдаад байдаг байхгүй энэ бэл маань. Тэгээд энэс цагаан гарсан, манахаас ч бас шаргадуу гарсан. Тэгээд янз янз гарсан. Тэгээд энэ үнийг бол иймийг бас өмсөө явчих бас болж байна. Тэгэнгүүт иймийг өмсөд явъя гэхээр одоо нөгөө гадаа амар халуун болохоор би бүр ингэж бүр шатаж өгөх байх гэдэгтэй бол 102 тэлтэй. Тэгэхээр
энэ хэрэггүй хаа гэж бодож байна. Эсвэл энэ бас гэж болж байна. Энийг хар та. За энэ болохоор энэ карматай загвар заяа. Тэгээд энэ дээр юм шигтгэн гоёлтой. Тэгээд дээрээс нь нэмээ бүр ингээ ханцуун дээр бас юм гоё үнэт шигтгэн гоёлтой. Тэгээд ингээд ийм том. Тэгээд энэ ингээд өмсөд эргэж мэрэхээр бүр ингээд яг амар том хөрмөт болдог зүй бүр амар том хөрмөт болдог. Тэгээд ийм гоё. Тэгээд энэ чинь дотроо энэ чинь юутэй карматай. Энэ карматай ийм гоё цагаан энэ лашинс бас байдаг надаа. Энийг болохоор би Хэлгүүжин Муран сайхны киноныхаа нээлтэн дээр яг анх өмсөж ирсэн. Хэлгүүжинийхаа нээлтэн дээр. Тэгээ энэ даашинз болохоор ер нь бол манай ихч бэлгэлж ийсэн. Тэгээ амар гоё загвартай. Тэгээ ихч маань надад бүр ингээд яг чин сэтгэлээ зориулаад ихчин дүүдэд зориулаад өгж байгаа юм шүү гэд бэлгэлжээ л. За энэ ингээд манай зулцгын хувцнууд байна. Эсвэл нь би бас бодоод байгаа юм. Зүгээр ийм даашинз өмсөё. Зүгээр ийм офс маркийн ийм өмсөө явчих уу ч гэж бодох шиг. Тэгээд одоос яг энийг өмсөд явчихаар хүмүүс бас юу гэж бодох бол гэж бодох шиг. Ер нь бол ингээд дэлгэн дотор 9 шид ийм л эргэлдээд байна. Өөрөө яг бодохдоо одоо бол гадаа яг 19 градусын халуун байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм халуун байгаа нөхцөл би одоо ингээд ийм хүнд жанрын өмсчих юм бол өөрөө бүр нөгөөдгөндөө түүхтээд явж чадахгүй байх гэж бодоод байгаа юм. Тэгээ тийм учраас би энэндээ өөрөө би амар сэтгэл хангалуунд байгаа. Энийг өмсөе гэж их бодож байна. Нэг гоё төвлөмсөл ингээл өмсөөл явчвал бас амар дэгжин бас гоё харагдах юм болов уу гэж бодож байна. Эсвэл нь энийг өмсчихүү гэт энэ хоёрыг аль нэгийг сонгоод аль алийг өмсөж үзүүлээ. Тэгээд өмсөж үзээд аль нэг таалагдсан өмсөө юм. За тэгээд одоо тэрнээс өмнө ихэд нүрээ будах хэрэгтэй. Үсэн янзлах хэрэгтэй. Тэгэхгүй бол oh my god болох байна. За тэгээд одоо цаг 10:30 минут надад бэлтгэх яг 2 цагийн хугацаа байна. Тэгэхээр энэ 2 цагийн хугацаанд би бүгдийг амжуулаад гарах хэрэгтэй байгаа. За тэгэхээр өдөр явж эхлээд нүрээ будаад үсэн янзлах. Яг тэгэхээр одоо би эмчилээс эхлээд юун түрүүнд үсэн янзлах. Өчтөр миний үсний цэцэлт бол нэг юм их байсан. Тэгээ өнөөдөр би одоо яг уржилгамар айтхуу бүр ингээд яг утаар нь гоё байлгахгүй гэдгийг бас шийдэж чадаагүй л. Нэг юм болох л байлгүй дээ. гэж бодвол одоо нөгөө нэг гоё үсц янзлах гоё бичлэгнүүд идэв чинь тэрийг үзэж байгаа л үсэн нэг гоё янзлж тийм үү гэж бодох шиг залхуурах юм бол зүгээр өөртөө гоё дижин тийм тажиудсал тийгэд явна гэсэн бодлыг өвтлөө зогсож байна доо. Тэгээ яг хөө эмэгтэй хүн ер нь үсэн янзлал нүрээ будаал гоё хувц өмсөөл өсгөдөө гоц өмсөөл эхлэхээр угаасаа ямар ч нөхцөлд гоё харагддаг шүү дээ. Тийм чинь тэгээд тэрэндээ бартаал явандаа л найдаал зогсож байна доо санаа. Ямар зүгээр галалтсан гэлтгсэн палаж өмсөө явалтай юм ч тийм өнөөдөр мэдрэл мөрт юм шиг гэж бодож байна. За тэгээд дүүфлээ бас сонгож амжаагүй байгаа. Би одоо хад төвлө өмсөх хэрэгтэй юм болов уу? Эсвэл нь нарийнхаа өсгөтийг өмсөх үү, бүдүүсгэтийг өмсөх үү, ланыг өмсөх үү, эсвэл нь гэлтсэн цагаан магааныг өмсөх хэрэгтэй юм болов уу гэдэг. Ёо толгой бүр эргэж дуусч байна. Би бүр ингэж ер нь амар юмд явахтай амар ачаал бодлоо хөл ингэж байдаггүй л та. Гэхдээ нөгөө агдгаар чуулган гэсэн учраас бүр амар сэтгэл зүрхээ зөрүүлээд байна. Тэгээд ингэ бүгдээ үсээ угаагаад юм болцгоё. Юу өглөөгөр шүрт орсон юм ер нь бол үсээ орхичдаг. Яа тэгэхээр яг янзлахынхаа өмнө угаадаг тэгэхгүй бол миний үсэн гэдэг. Ёо урт дээрээс нь тэгээ ядчихт нь ингээд миний үсэн амар унаад байгаа байхгүй юу яг үндэ ус маань унаад тэгээ дээрээс нь миний үс нөгөө ингээд би амар урт ус арчилж чаддгүй юм билээ. Ус маань ингээд нэлээд хөрхө урт байхгүй юу би зурган дээр ингээд харуулж байгаа. Тэгээд ингээд урт устэй болоод гэсэн чинь би ч намдаа ийм үстэй гэдэг юм байна. Дана юм. Ийм үстэй. Тэгээд ийм үстэй байдаг болохоор ч нөгөө үсээ ингээд арчлахад нөгөө амар идэгдэж урт устэй болчихсон үсээ арчилж чадахгүй. Oh my god. Одоо гоё болгочноо. Гоё болгоно би гоё болгож чаднаа. Би амар найдаж байгаа. Гоё болгоно. За бүгд үсээ угаагаад бэлтгэх. Үсээ угаагаад за тэгээд цэрээс ихэд дуусчихлаа. Тэгээд яг одоогийн байдлаар бол би нүрээ будах гэж байна. Тэгээд нүрээ будахдаа ямар хүмүүс хэрэгэлдэг вэ гэхээр суур тосноо би Bioman брендийг сонгосон байгаа. Bioman. Энэ одоо яг Bioman-ыг сонгосон би гэсэн чинь юу юм бэлээ? Надад амар таалагдсан. Хэндээ бол нөгөө нэг одоо яг юу хэрэглэх юм гэдэггүй миний нэр ингэ битүү батга одоо ингэ амар болцсон маад энэ ботон тааны гардаг болсон зөө. Битүү батгандаа баригдаад бүр ингэ амар болцсон баггүй. Тэгээ бүр ингэ нөгөө нарны тасман таарахгүй тэгээ сүлдээ ер нь бол бүтээгдэхүүнүүд маань ерөөс таарах бэлдсэн. Яа л би ч нөгөө нэг яг нөгөө нэг юм зориулж нэг юм нийтэдний юм гэж одоо хэрэглэдэггүй байхгүй. Өө ямар мотив төгсөн яа ингэ амар хихэл байсан юм байл л. Тэгсэн чинь харин яа ч юм сүүлийн одоо
саруудад амар их бодогдсон. Миний ер нь ингээд би ер нь ингээд амар их ажиллаад байдаг тий ингээд амар яваал байдаг. Яагаад ингээд өөрөөхөө нүүрэнд юу зориулдаггүй юм болоо гэх амар ингээд бодсон баг. Тэгээд өөртөө зориулаад тэгээ яад би өмнө нэг сонгосон бэ гэхээр би нэг энэ тентхийн гоо сайхны газруудаар амар их явсан. Тэгээ бүгднийг ор судалсан үзсэн. Тэгэл нэг амар үнэтэй бүтээгдэхүүнүүд амар санал болгоод тэгэл нэг чиглэлээд үз тэрийг чиглэлээд үз гэдэг нэг яг миний арсны чиглэлийг мэдэхгүй тэгсэрний шууд юу хамаагүй одоо ингээд санал болгосон байхгүй. Тэгсэн чинь надад биом болохоор миний одоо арсны энэ одоо чигшилгүй байдал хуурай шилт тэгээд ингээд хөвчлөлттэйгээ батах заяа бүр ингээд амар юмнуудын маань ингээд нүүр нэр ил бааш бүтэн баг ингээд харж байцсан. Тэгээд тийм юмнууд маань ингээд ил тэгээ биом нь болохоор ингээд биом нь болохоор би зөв номингоос ороод авсан зэв. Тэгээд өөрөө ингээд нөгөө арсных ингээд юу ингээд энэ тентийн гадуудар явж юу мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ шууд биом нэг уншсан чинь ингээд энэ дээр нэг сахгүй чийшүүлэгч өдрийн тосоо гүний самтай гэдэг. Ер нь бол биом нь яад ч нэг юм чихэнд хоногдсон нэр. Тэгээд амар таалагдаад яваад идэв гэсэн байхгүй бүтээгдэхүүнүүдийн чиглэл мэдлийг ингээд судлаад яваад идэв гэсэн. Тэгээд ерөөс авч байгаагүй. Тэгээд яг биом брэндийнхийг одоо авч хэрэглэж үзье гэдэг. Биомны өдрийн тосыг нь за тэгээд шөнө унтахтаа бараг шунтай тэжээлийн шөнийн тосыг нь болохоор ингээд хэрэглэж байгаа. Тэгсэн чинь ингээд хардаа миний ингээд хүзүү ингээд хардаа ямар хүртлэг байгаа. Би ингээд амар сонжоо дүнж 25 хүрч байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд битүү ингээд хүрчлээтэй заяа. Гайхмар хүрчлээтэйсэн баггүй миний. Тэг би бүр ингээд гайхаад үү яахаар ингээд хүрчлээтэй юм болоо гэдэг амар ингээд бодоод бүр арга нь олохгүй учрыг олохгүйсэн. Тэгээ яасан чинь биомны одоо энэ шүн унтахтаа нүүрэндээ төрхөөс гадна амар зөөлөн бүтэцтэй шингэн бүтэц. Тийм зөөлөн шингэндүү бүтэцтэй заяа. Ингээд нүүрэндээ төрхөөл өргөжлөл хүзүүргөө массажлаад ингээдсэн чинь миний хүзүү ингээд хүчлээгүй болчихсон. Хамаагүй багсан заяа. Би одоо аваад нэг 10 гаруй хоног гэж юм. Тэгээд хэрэглээд үтсэн шууд хэрэглэх даруйдаа шууд үг өнгөрөх юм билээ. Өглөөнөөс минь хэрэглэдэг. Тэгээд нүүрнийхаа цэвэрлэгэн дээр болохоор миний Facebook хаяг руу энэ дээр нэлээд яваад орох юм би нэг тийм рил хийсэн байгаа. Тэрэн дээр байгаа. Биом брендийн тосон нүүр цэвэрлэгч гэдэг. Энийг нөгөө нэг инглэн мейкап нүүрийг нэгээр цэвэрлэжсэн байхгүй. Тэгээд хараад амар гоё арилгаад бүр ингээд бүр амар цэвэрлэжсэн. Тэгээ энэ нь болохоор ингээд будыг бүр арилгадаг гүн цэвэрлдэг. Тэр нүүр нь ингээд гоё чийгшил өгдөг. Үнэхээр калаас амар таалагдсан надад. Тэгэнгүүтээ яг бүтээгдэхүүнүүд хольж хэрэглэж болохгүй л дээ. Гэхдээ надад бол Atomy брендийн энэ нүүрний нөгөө нэг гэл гэдэг шүү дээ. Юу гин одоо уужуулагч гэл юм уу? Энэ нэг амар хэрэгэлдэг. Гэхдээ энийг би нэг 7 хоногт нэг удаа ч юм уу тэгээ гуйжуулчихдаг гарсаа. Тэгээд уг нь бол хавар намын хүмүүс амар л гуйжуулах гэдэг юм билээ. Тэгээд миний хувьд бол их шаардлага гардгүй болохоор тэгээ шууд хэрэгэлцдэг. За тэгээ биомын брэнд бол надад маш их таалагдсан. Тэгэхээр цаашдаа ер нь биомны хэрэглэгийг бодож би одоо биомны комо минь аавна гэсэн бодолтой явж байгаа. Энэ тусаад. Тэгээд энэний үр дүн бол өстой бүр үнэхээр гайхамшиг амар таалагдсан. Ингээд гоё бүтцтэй. Амар гоё. Үнэн тасрахад хөө. Яа би анхны сантыг би юм. За одоо энэний үнэр та нарт тэ гэж бодвол за дүүрсэн ямар ч гэсэн яг аваад хэрэглээд үзье гэл харсан. Амар таалагдаад амар гоё бүтцтэй. Би бол шуналдаад бүр ингээд нэлчдэг. Гэхдээ энэсээ доош нэг хүзүүргээд бас төрхгээд учраас гээд нэлчдэг гэдэг байгаа шүү. Тэгээ би юм таалагдаад байгаа. Nice. Үнэн гоё үнэртэй төхөө. Ингээ орсны чигээр байгаа бол үнэн. Тэг бүр ингээд би анх амар шоконд орсон шүү дээ. Эхний аваад яг маргааш нь төрсөн хаа би чинь орой авсан. Тэгээд маргааш нь төрсөн чинь юу яагаад шууд нэрс ингээд толиогоо будаг амар гоё шингээд заяа. Үнэн классик. Амар таалагдсан. Нэг юм масажлах маркер. Зөвлөх гоё. Номон бол зүгээр үнэхээр гоё. Амар таалагдсан. Тэгээд мэтэл хүн болсон хойно хаа нэг будаг мудагтаа унтахгүй гарна шүү дээ. Хийж яхад бол юм үнэхээр надад бол одоо л би залхуурахгүй будгаа арилгаж боддог шүү дээ. Энэ будгаа шууд арилгахтал амархан зэрэг зүгээр нүүрэн дээр шууд гарн дээр авлаа няллаа нүүрэн дээрээ бүхэл ингэж явчлаа
гарчлаа дахиад нэг удаа инглээ угаалаад болоо. Би бол яг тийм л маркер хийлээд байгаа. Хүмүүс одоо яг яаж хийлдэг бол би яг хэлж байгаа. Надад бүтгэж хийлээ. Өөрөөр хэлбэл артистийн мэлбэг болохоор угааж мугаад алчих шүү дээ. Яг уа за юм бай. Бид нэг юм толгорлолттой байгаад. Наад төгсний үедээ дээд бүр аим. Ингээ ашиг юм даа би болно. Оо. Тэгээд хата бүгдээрээ бодож дарчих тийм ээ. Тэгээд нөрөө бацсан дараа их талцгаая. За синам бэлэн болчлоо. Тэгээд нөрөө бодод дуусчаа бичлэг хий гэсэн чи ерөөсөө амжаагүй дараагийнх дээр нь хувцас өмсчүүд бичлэг хий гэсэн. Бас л амжсангүй. Тэгээд шууд гараа явж гинэ. Цаг маань ерөөхдөө 12 цаг 10 минут болсон байна. Тэгээд би одоо 20 минутын дотор ямар ч хамаагүй аргаар очих хэвээр. Тэгээд өнөөдрийн чуулга уулзалт бол одоо ингээд ер нь бол нэгээс эхлээд тэгээд 6 хүртэл юм байна. Өнчил сая чиглэл авлаа. Тэгээд гоё уулзалт болох байхаа гэж яг үнэндээ найдаж байна. За тэгээд би амар яарад амар томгоод яваад байна. Одоо газ очоод нөгөө юунд ороод оролцоод яхараа гэж бодож байна. Шүг өсөж мэсрэг гүйж мөгөд ингэж кино хийж бигээд байх шүү дээ. Дээгүүр ерөөсөө юм өмссөн байгаа 19 градус гэсэн учраас ямар ч хэлээсэн арга минь алдах байлгүй те. Арай 6 болсон чинь хөлтөд хүчтэй болоо гайг юм болоо. Дал гэж байна. Тэр нүүрт амар хүндрэлтэй хувц өмссөн болооч гэж амар бодож илээ. Гэхдээ зүгээр хаа гэж найдаж байна. За 5 сар болох чинь 4 сарын хамгийн сүүлийн өдөр хамгийн дулаах өдөр Улаанбаатар хотод 19-20 градус хүрч байгаа баг өнөөдөр. Тийм учраас ингээ хувцалчлаа. Гэтэ ер нь бол хүн даарад хөлдөж өгөхөд харах хүтэн бол ерөөсөө чалах. Үнээр сарын дулаахан жоохон сэлхтэй л. За ингээ тэгдүүлээ. Дурсан газар очиод хэрэг влог өргөжлөлцгээе. Яг зурсан газар хүрээд ирлээ. Шилавнаа. Амар халуурсан байна. За зурсан газар ямар ч хэлээсөө хүрээд ирсэн байна. Тэгээд энэ нь болохоор Evento Ballroom гэдэг цоо шинхэн газар үйд юм байна. Энэ яг нэг UB Palace-аас дээшээ хандаа хотел гэж үүдэн шүү дээ. Алхачаангууд хандаа хотелын яг дээдэд тал саяхан шинээр ашиглалтанд орсон. За энэний дөрөв давхурт энэ хүү газар маань байрлалтай байна. За би яг одоо болохоор Баянгол дүүргийн ахуй үйлчилгээ үйлдвэрлэл харуулалт эрхлэгчдийн анхуур чуулганд 2024 гэсэн эмчилсэн ирсэн байна. Тийм гоё юун дээр хүрэлцэн ирсэндээ бол яг үнэ хэлэхэд бол бүртгөөлийн баяртай байна. Тэгээд одоо яг Баянгол дүүргээс зохион байгуулдаг одоо манай Баянгол дүүргийн одоо жижиг дунд үйлдвэрлэлийг хариуцсан хүмүүс маань бол амар тийм бүтээлч санаачлага ихтэй юм хий бүтээй олон хүнд бүрий туслая гэсэн сэтгэлтэй тийм хүмүүс шиг надад санагдчихсан. Яа тэгэхээр өмнө нь нөгөө нэг явж исэн бас нэг тийм нөгөө хайрцагны тийм юу байсан байхгүй одоо ингээ хайрцаг хэрхэн үйлдвэрлэх талаар судалгааны тийм бас нэг хүлээн авалт болсон. Тэрэн дээр очиход бол бүр ингээд цаанаасаа бүр яаж туслах уу, яаж гоё байх уу, яавал энэ хүмүүсийг одоо илүү сайхан байлгах уу гэд бүр ингээд үнэхээр уухгүй хичээдэг хүмүүс шиг надад санагдсан. Тэгээ хүн тус бүр үүрэг ройлоо мэддэг, ажлаа хариуцсан ажилтаа амар үнэн шударгаар ханддаг. Тэгээ манай энийг бас одоо авч явж байгаа хүмүүс манаас амар бүтээлч хүмүүс идэм байлээ. Тэгээ дараа нь би ч бас тэрний өмнө болохоор даншин наадамд оролцож ирсэн. Тэгээ даншин наадам дээр оролцож байгаа ч гэсэндээ хүмүүс нь амар сайхан сэтгэлтэй бүгдээр ингээд яах уу, яаж туслах уу, одоо тэгээ илүү яаж одоо хувь нэмэр оруулж та бүхэндээ одоо тусдсан болох уу гэдэг талаас бол бүр үнэхээр чин сэтгэлээсээ үнэнчээр хандаж биднэрт одоо санал болгож олон зүйл дээр бол гар бие оролцуулж чаддаг маш сайхан хамт олон шиг надад санагдсан. Тэгээд намайг бүгд амар сайн таниад байна. Ороод ирсэн чи хүүе нөөс намайг нэрсэн мэж тэгээд амар их баярлж гин намайг одоос ингээд таниад тий намайг одоо хүндлээд намайг мэдээд ингээд амар хөөх ухтаж авсанд нь бол туйлын баярлаа гэж та бүхэндээ чин сэтгэлээс хэлье. Тэгээд цэна өнөөдөр ийм л өгтөө ирсэн. Тэгээ ороод ирсэн чи ийм хөрхөн мандат өгд юм байна. Оролцогч гэдэг энэ дээр өн би нэрээ бичээд
үйл одоо нөгөө нэг одоо нэг ямар чиглэлээр оролцож байгаа талаараа бичих юм шиг байна. Тэгээд тэгтээ хүмүүсд бичих байсан. Тэгээд би бас бичсэнгүй. Ингээд хүрээд ирсэн байна. За тэгээд энэ дээр одоо үсчээд, ойдлжээд, хувцас сурлаачаад, гоёл чимээгээл за тэгээд юу хийж болох юу лээдийн хүмүүс маникюр тий бүх чиглэлээр ер нь бол хүмүүс энд тэгээд ирсэн чуулсан байна. Тэгээд айгу олон хүмүүсийг бас хамруулж агаад миний зүгээс амар их баяртай байна. Ахтуучууд уулзсан хүмүүс бүр маш ихээрээ бүр ингээд үнхээр их ирсэн байна. Одоо ч бас үүдэн бүр ингээд тэгээд хүмүүс орж ирсээр нэмэгцээр байна. За тэгээд үйл ажиллагаа тэгэхээр та бүхэндээ бас ихөө лого өргөжлөх хүргье. Газар хүрээд ирсэн байна. Энийг хэлээ. Тийм гой үндэсний юмнууд амар их энэ дэр бичигдсэн тавигдсан байна. Тийм гой толгоон гоёлууд. Энэ гой сүнэрүүд ямар маш гой зүйлүүдийг энэ бас хийсэн байна. Тэгээд олон хүмүүсээс шоронд чухалж байгаа энэ баярнаа дээрс том чуулгуулсан дээр бас хүрэлцэн ирсэндээ санаа амар баяртай. Санис брэндээсээ төсөөлөлөө ирсэндээ. За тэгээд энэ юм гой төрнүүд байна. Энийг хараа. Тэгээд юм шигтгэн намлууд Монгол юм одоо нөгөө ёстой үндэстнүүдийн шигтгэн намлууд агаад тэгээд ийм гоё ихтэй. Тэгээд энэ дээр ингээд болохоор эзэн Чингис хааны хөрөг байна. Тэгээд энэ бүр ингээд хэсгийн дээр ингэж уралсан. Энэ хараа ийм гоё шүрсгэн гоёлнууд байна. За тэгээд ийм гоё Чингис хааны хөрөг байна. За тэгээд энэ нь болохоор уран зэглээ сургалтын төвгийн хамт олон гэдэг гоё юутай гоё зангилаа мэнглээ хийдэг юм юм байна. Тэгээд та бүхэн манайс сонирхож байгаа юм бол энэ дээр хүрэлцэн ирээд өөрсдөө сурах бас боломжтой юм байна. За би бас хүмүүс дөрөв хийдэг. Хайж үзнэ. Одоо дөрвөн мэр хайж үзэх гэж байна. Тийм гоё Баянгол үйлдвэрлэгч эргэн гинэ бүр ийм гоё үнийг хараа. Гоё. Ваа, ингээ хатгсан байвал яах вэ энийг? Цаагаад тест ийм гоё зүйлүүд хийх юм байна. За камера барьж байгаа би сайхан. Oh my god, 3 ямаа 1 хоньны тайлбарыг дараа нь харна. Чүбэ. 2 хонь 2 ямаа. За одоо сүүлийнх нь. 2 хонь 1 ямаа 1 морь. За энэний тайлбаруудыг би харж аваад биччихнэ за. Nice. За тэгээд өнөөдөр үйл ажиллагаа бол маш гоё болж байна. Олон хүмүүс цугласан байна. Энд бас жижиг хайзаас бэлтгэсэн байна. Нөгөө тал руу нь явж үзэл юу гэдэг нь төлөвлөж үзэх. Энэ гоё тайлбар. За. Энэ бас амар гоё юмнууд байна. Oh my god. Ийм гоё юмнуудыг тавьсан байна заачаас. Арчлиж байна. Яг ийм гоё юмнууд ингэж ер нь бол манайхаа амар сайн уралж чаддаг, хийж чаддаг ард түмэн шүү дээ. Тэгээд маш гоё юм хүмүүс ирсэн, цугулчихсан, тэгээд бүгдээрээ хийдэг, бүтээдэг олон талын авьяаслаг мундаг хүмүүс ирсэн байгаа учраас маш гоё байна. За ерөөдөө үйл ажиллагаа маань эхлэх гэж байх шиг байна. Би амшигт эхлээд нэг усаа хэрэгтэй тэгэхээр ам амар байна. Яг стачлаа. Одоо судалтай залраа дараагийнхаа ямиг үзэхгүй бол энэс хатарчих гээд шүү. Seni görsem ben demey, yürek soğur sır vermey. Yürütmeyim canıma dava, dökülerim sen bana dava. Seni görsem ben demey, yürek soğur sır vermey. Yürütmeyim canıma dava, dökülerim sen bana dava.
үйл ажиллагаа маань эхэлж сайн ярьцлага өгчөд хүрээд ирээд тэгээд ер нь гардаг хүндрэл байцгаал юу байдаг хадаараа ярьчлаа. Махаббат